2014 оноос эхлээд тухайн үеийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүлийн санаачлагаар зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг 2 жил тутам Улаанбаатар хотод зохион байгуулжээ гэдэг ийм санаачлаг гаргаад энээс хойш энэ удаа 6 дахь хотын дарга нарынхаа чуулга уулзалтыг хүлээж авлаа. Энэ удаагийн чуулга уулзалт бол өмнөх 2 чуулга уулзалтыг бодвол яг бичлэн хийсэн уулзалт байснаар онцлогтой байлаа. Өөрөлдөл өмнөх 2 чуулга уулзалт нь 2022 оных нь нөгөө онлайнаар ковидын дэглэмийн дор зохион байгуулагдсан. За энэ удаагийн зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтын хамгийн гол дэвшүүлж байгаа сэдэв бол зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжилд төр хувийн хвшлийн түншлэл ямар үүрэг оруулалт гүйцэтгэх вэ гэдэг чиглэлээр бид бүхэн үндсэн илтгэл хэлэлцүүлсэн. Бид энийг хэлэлцүүлэх бас нэг шалтгаан байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар улсын хурлаар төр хувийн хвшлийн түншлэлийн хуулинд нийслэл хот дангаараа төр хувийн хвшлийн түншлэлийнхээ эрхүүдийг авсан энэ эрхцэн зохицуулалтаа зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтад оролцогч танилцуулах, цаашлаад тэдгээр улс орнуудын төр хувийн хвшлийн түншлэлээр өнгөрсөн он жилүүдэд гарсан алдаа оног сургамжийг сонсох, магадгүй зарим орнуудад хууль эрхцэн орчныхоо бид нар орон нутгийн бие даасан байдлыг хангаж байгаа энэ зохицуулалтаа туршлагаа хуваалцах ийм агуулгаар хилцүүлэг маш сайхан амжилттай болсон.